шатхууна өөрсдөө үйлдвэрлэдэг гадаадаас хамааралгүй байхын төлөө хин төсөл маань бас сүүлийн 2024 онд би ирж ирсэн. Тэрнээс хойш хамаагүй эрчимтэй явсан байна. Ямар ч юм энийг дуусгах хэрэгтэй. Гол асуудал нь бол түгэд тодорхойгүй. Хаанаас авахын тодорхойгүй байгаа. Уг нь энэ төслийг анх барих шийдвэр гарч байхад түүхийдийн олборлолт нь нэмэгцээрээ сая 600 мянган тонн жилд болно гэж хэлсэн. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь за тэглэлээ тэгвэл төслөө эхлүүллээ. Гэтэл хамгийн ихтэй 1 сая 100 мянга хүрж исэн нефтийн олборлолт энэ төслийг хийсний дараа 900 мянга, 600 мянга, 400 мянга болоо буурсан. Тэгээ шалтгаан нь болохоор зэрэг нөгөө тэр олборлож байгаа Петрочайна хятадын компани татврын маргаантай учраас ингээд хүчин чадлаа ололтоо нэмж өгөхгүй элдв шалтгаан яриад байна гэдгээ. Тэгсэн чинь тэр татврын маргааныг түрүүчийн их хурлаар шийдвэрлсэн л дээ. Тэгээ үйлдвэрээ дотоодынхоо тосоор хангаж чадах юм бол сайн. За бүр байхгүй бол гадаадаас тос авч тарна шүү дээ. Тэгэхээр нэг ийм юм би одоо шатхууныг гадаадаас авах, түүхий тос авах хоёр өөр. Түүхий тос авах нөөц боломж нь хувилбар нь арай олон байхгүй. Нефт боловсруулах үйлдвэрүүд бол ховор байдаг. Тэгээ ялангуяа ийм эрсдэлтэй үед бол хэцүү. Тийм болохоор аль ч утгаараа ашигтай хэрэгтэй үйлдвэр. Ингээд нэг том үйлдвэртэйгээ танилцлаа.